Цэрэн тулгын Түмэн баяр хилэнцэд хорхой. Жуу овогт үхээс бусдыг үзчихье. Орсгой шүдээрээ газар мэрэг шахад цуглуулсан хөрөнгөнийхөө ачаар өнөөдөр Бээжингийн нэртэй зочд буудалд ясан амрааж амьд яваагийнхаа ид авыг үзэж буйна энэ. Эрэгдэх дугуй ширээн дээр амуу будаа амтд жимснээс эхлээд далайн зөөлөн биед зэрэг 60 төрлийн хоол алаглан зугуухан иргэн. 7 жорын амтднаас тамшаалан айжуухан савхдах гадаадын шар арист өтгөн үст ирхмүүд үл мэдэгдэх хилээр зогсоо загвуушуулган хойгуур урдуур өнгөрөх гуйн гялалцсан хятад огтыг цадгалан харцаар хайлаана. Харин цагаан пял тавган дээр тавьсан олон хар хорхой жуу овогтын нүдийг бүлтгэлгэж зүрхний цохилтын түргсэглээ. Ургамлын тосонд шарж халуун ногоогоор амталсан чигжин чинээ тэтгэр хорхой 8 хөлн сарвайж бяцхан ходоодонд цондоо цэлцэж дээшээ харан дээрээсээ давхарлажээ. Жуу овогт нүдэрээ сэмхэн тоолоход 12 ширхэг байх бөгөөд хүн тус бүрт 3 ширхэг оногдох аж. Өмнөд нутагт өдрийн од шиг үзэгддэг амтлаг хар хорхойг алс холын Бээжинд 5 дүүрэн байх юм гэж сансангүй. Хамт суусан гадаадын 3 хүн тэр хорхойг идэх хэсгийг хялам-хяламхийн харж хоолоо шамдан идлээ. Гагц энэ хорхойн бодлоос болоод хажуудаа 50 дүүрэн цай ундаа авчирсан үйлчлэгчийг ч анзаарсангүй. Ноён та юу уух бол хэмээн 2 дахь удаага асуухад гинэт цочин давхийхтэй байх уу гэж хашгирах шахам хэлж эвгүргэсэндээ хамт хооллогчд руугаа орсгой шүдээ ичихгүй ил гарган месседл инээж тал заслаа. Түүний шүд өөрийн ирэхгүй тавгтай хорхой дээр тусч залгих мэт харна. Гөлрөн ширтсэн нүднийх нь хүүхэн хараа томрон тавг дээрх олон хорхой ам орон сарвалцаж ширээгээр нэг мүлхэн өөрлөн түхэх шиг үзэгдэхэд мөн л давхив. Ашгүй гадны хүмүүс хорхооноос бусдыг савхтан идэж сарвайсан хорхой руу үл таашаасан гарт чулуудахад ашгүй эдгээр идэхгүй. 4 хүний 12 ширхэг хорхой минийх. Нэг хорхой 20 хоногийн настай. Энэ хэдийг идчихвэл би 1000 хорхой настай болно. Заяаны 80 насн дээрээ 1000 хорхойн ам 55 жилийг нэмэхэд 135 хүрнэ хэмээн бодож амжлаа. Хүн нь хорхойноосоо олон энэ газар дээр ийм тооцоогоор жуу овогт залуу эдэр насандаа ихнэр аваагүй юм. Хорвоод нэг л удаа олддог энэ насаа ихнэр хүүхэд хижээж дэмий өнгөрөхийг хүссэнгүй. Хаяа нэг аятайхан харагдах нэгэнтэй зугаацж явсаар 56 татаа хань ижил хэрэгтэйг аргагүй ухааран 24 дэх хүүхэнтэй гэрлэж тэр нь нэг хүү төрүүлжээ. Гэвч ганцаас илүү хүүхэд төрүүлэх хэрэггүй энэ оронд дөнгөж бүрлдсэн үрээ хөндүүлэх гэж яваад өөрийнхөө амийг хамт хөндүүлчихсэн юм. Түүнд жуу овогт төдийлэн харамссангүй. Хин өрсөн нь тэнгэрийн хишгээр амьд гардаг жамтай. Эхнэрийнх нь насны тоо ердөөл 20 хэдхэн байж эцгээ өхүүлсэн тэр шөнө үүнийг гүн бат ойлгож авсан билээ. Нэгэнд энэ хорвоод төрснөөс хойш утсан чинээ улаан аймаа нэг хорморж атхаа урцах гэж нүдээ ухаж өгөхөөс бусдыг хийдэг билээ. Жуу овогт голой мэд янз бүрийн хорхойг бишгүй нэг усан үзэм шиг сорж орхидогч энэхүү хилэнцэд орхоод дэндүү дуртай. 10-аадахан настай жуу овогтын эцэг 50 гаруйхан насандаа энэ орхойг олж идэх гэж яваад хатгуулж арьсанд нь шалсан царцааны шээс шиг өчүүхэн хорт шүүсэнд амиа алдсан билээ. Эцэг нь ам тавихынхаа өмнө өмөх мөөгөнд үжирсэн шавар оромжондоо арай ядан мүлгэн ирж хилэнцэд хорхойг олж идвэл түүний амьд явах хоногийн тоогоор нас чин нэмэгдэнэ. Хорхой хүнийг сорвол шүүсэн цусаар дамжин түргэн ам алдна. Харин хорхой нас уртсан. Би чадсангүй. Тэр хорхой чиний цусыг сорхоор өнөө шин миний үндрээр заавал ирнэ. Чи огт унтаж болохгүй. Төрүүлж харж нарийн хутгаар толгойг нь тун хурдан тастаад идэх хэрэгтэй. Эстэгвэл над шиг цагч хүрэхгүй тэнгэр талина. Мэргэн күнз баг багаар ихийг хий. Чимхээр цадтал ид. Ямхаар олныг сур гэж айлдсан юм.
Гээд үгээ гүйцээж чадалгүй амаа дэмий ангалтсаар аимшигтай таталтан үхэж билээ. Түүнээс хойш юу эсийг үдсэн гэхүү? Шүлсээ залхиж гараа туссан өнчин үлдэхт нь хинж дүнд аягны шавхруу амны гулгадас хялайлгасангүй. Санах сэтгэл сарвайх гарн чилж баян айл илжиг шиг зарагдаж нурууга зулгарч тавхаага цортол хүн тэрэг зүтгэж явахдаа хиндэж энэ тухай амаалтаагүйтэй адил хизээж мартаагүй юм. Эцгийнхээ өөд болохыг харсан Жууд үхэл гэдэг аимшигтай санагдаж болдогсон бол хизээж үхэхгүйсэн гэж бодсон юм. Тэр ёрын шөнө хилэнцэд торхойг хүлээн түгшиж сандал давхарлан өнчин шувуу шиг хөлөө айтрын сууж харанхуй руу аимшиг торхойг өөрийг нь зорин эрхийг нүдэ төвтүүлсэн мэт цавчилгүй ширтэж нойрон салхинд хөөгдсөн мэт хулжиж сүнсээ зайлтал айсан билээ. Үүр шөнөөр хамаг биеийн жихүүцэн чичирч өөрийн ирэхгүй зохин анилтан зүрхэмлэхдээ үе үе цочин дав хийж хашгирч сэрсэнсэн. Гэтэл үүр хаяахын өмнөхөн тэнгэрийн хаяанд цагаан гээгээ татгаагчнаа сандал өөд урт хар хорхоо шалмаглан авирахыг харж гарн чичирлээ. Холоос гинт үсэрдэг энэ хорхойн зүү шиг хурц нарийн хушуу арьсанд нь хүрээл болох гүйцээ. Хорхойг өчүүгэнч цочоохгүйгээр зураас мэт хүзүүг нь тал хяргах учиртай. Тэр сандал дээрээ сэмхэн буух гэж хит болгоомжилсноос гинэд өрөөсөн хөлөөрөө сандлаа цохиод унагчихлаа. Хорхой цочсондоо төөх иртээ хол үсрэхэд жүү овогт бултаж амжлаа. Хорхой аминдаа аюул учирсныг жүүгээс дутахгүй мэдэх учир ам өрсөн энэ тулаанд мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь үсэрсээр аваа. Жуу шүн юм харж чадахгүй. Гэтэл хорхойн үнэрч хамар шар шувуу харах мэт аж. Сүүлдээ жуу нүдэ тасанин жижиг утгаараа цавцсаар байлаа. Гэтэл сар сархийн үсрэх дуун үгүй болгоод ямар аз таарсныг бүү мэд. Хорхойн хүзүүг яг онлон огтлсон байлаа. Хамаг биеийнх нь хүйтэн хөлс асгарч нуруу нойт оргисныг мэдлээ. Тэр дааж давшгүй их тулаанд арай ядан амьд гарсан мэт салхийн сухад хамаг биеийнх нь тамир тэнхээ барагдсан байж билээ. Толгоогоо тасдуулсан хилэнцэд торхоо хөлөө сарвайлган дээшээ харжээ. Үүний ходоодонд эцгийнх нь цус бий. Гэвч мөнх насыг олоход түүний дотор юу байх нь хамаагүй. Гэсэн ч гар нь ялимгүй чичирч хорхойг авч хэсэг харснаа гинтхэн шулуудан амандаа хийж нүдэ анин тэр жигт нь залгисансан. Аманд нь тэр гэхийн аргагүй хачин сайхан амтагдах нь тэр. Түүнээс хойш 70 жил амтраханд зажилж иддэг болсон билээ. Харин нэг удаа үхэл инээн өөдөөс нь ирж явснаа улаан нүрлүү нулимчаад буцчихсан. Дайны үе. Хүн тэрэгт нуруугаа зулгалж явсан тэр цагт улаан гол тасрахгүй тулд цэргийн дарга нарыг өдөржин зөөж явлаа. Гэтэл яг дэрэгд нь бөмбөг дэлбэрч нурууг нь хорсдол оруулгаж асан хямсгар зантай уур ихтэй дарга хажуу нь хялайн унхан тэрээ. Эндээс амьд мэд гарсныгаач хорхойн ач гэж боддог билээ. Тавган дахь хилэнцэд торхоонуудыг бүгдийг нь ганцаар эдсэн учир ямар нэг хүчлэг эсэглэн зүйлээр хихрүүлж өөрийн ирэхгүй бусаддаа талархан маасад л инэ. Маргааш өглөө энэ хоол ирэх болов уу? Эднэртээ нэг ширээнд таарах хувь ноогдох болов уу? Үгүй болов уу? Өдөр бүр ингэж таарад байвал галав юулсан ч би амьд үлдэн химээ боджээ. Нин ховор энэ хорхойг буудлынхан олноор олж авсан нь сонин санагдана. Арай энэ буудал хилэнцэд орхоо үржүүлдэг юм биш байгаа. Гэх жихүүцсэн бодол орж ирлээ. Түүнийг үүр савнаас нь алдах юм бол юу болох билээ? Жуугийн өрөөнд ороод жирэх юм билүү? Хэн мэдлээ? Тэрээр өдөр ажил хөөцөлдөж явсан болохоор хорхойн тухай бодлоос ангижирсан ч орой хоолноос хойш хорхой буудалд байвал яана? Хорхойд хүрхгүй газар багтахгүй нүх гэж байхгүй. Зүүнээс үгчээрч багтана. Гэж бодох уу хамаг биеэр нь айдас арзагнан гүйж арьс жирвэнэн үл үзэгдэх төвшүүрт зүрхээ эзэмдүүлэн орондоо оржээ. Түүний цусаар
5,000 хилэнцэд торхойн шүүс давс мэт уусан урсаж байгаа. Тэрбээр гэрлээ унтраан хэсэг хөвтөл тавг дээрх хорхоонууд харагдаад болдоггүй. Нүдэ айсан ч ис айсан ч үзэгдээд болсонгүй. Тэгэхдээ амилан сарвалдсан тал талаас нь тоо томшгүй олон хорхой өөрийнх нь амтлаг халуун цуснд шунан өрсөлдөж яаран ирж буй хэмээн хар дарж үгүй би үхэхгүй. Би та нарт нэг ч хормын нас ганц ч тусал цус өгөхгүй. Булай муухай зүүдэлснээс цээжин дэлбэрэх шахтлаа айж сэрсэн түүний нүд баг насыг нь стооцвол энэ насандаа анхудаа нулимсанд норсон байлаа.